Эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. НТV телевиз Монголын үндэсний бүхий холбоотой хамтран Монгол бүхий өргөн зохион байгуулалтын бүхэл барилдаанд үзэгч та бүхэндээ шууд дамжуулан үзүүлж байгаа. За өнгөрсөн амралтын өдөр 10 сарын 2-ын дагуу ахмад бөхчүүдийн барилдааныг үзэгч та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн. За тэгвэл өнөөдөр үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгээр уг барилдааныг томилж угууралдааны талаар ярилцахаар бүхий өрөө нэвтрүүлгийнхээ энэ үлрэлийн 3 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран хөтлөгчөөр үндэсний бүхий улсын тайлбарлагч Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За зочноор Монгол улсын зан мөнх сайхны Өсгөөөр ах маань за мөн өнгөрсөн амралтын өдөр бидний томилон өргөх барилдааны 55-аас дээш насны барилдаанд төрүүлсэн Монгол улсын хүчит зан Оросын холбооны улс Туваа улсын гавьяа тасгалжуулагч чөлөөт бүхийн олон улсын хэмжээний мастер Дамирингийн Бомбаяр ах маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэнд хүргье. За нийт үзэгчдийнхээ өмнөөс бас сайхан барилдаанд төрүүлсэнд баяр хүргье. Баярлалаа. За өнөөдөр бол яг уламжлалынхаа дагуу хэдүүлээ өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан барилдааны талаар бас ярилцсанаа. Ер нь яг энэ 3 насны ангиллаар зохион байгуулагдаад ийм барилдаан болох ер нь хэр санагдаж байна? За бомбахаас эхлэх үү. Тэгээ. За тэгэхээр энэ барилдаа үнэхээр бас сайхан санагдаж байна. Бас чөлөөт жуудаа гэдэг дэлхийн ахмадууд яг энэ насаар явдаг. Шин 35-аас 40 хайл эхэлдэг тий. Тэгээ урд нь бол яг ингээд 3 насаар явж байгаагүй. Энэ бол бас их Монгол бөхчүүдийнхээ хувьд яг таарсан тийм сайхан нас. 40-с доошоо болохоор бас тий. Жишээ Баян хавар гэхтэл 43 таа улсын байрнууд. Тий. Улсын байрнууд нь төрүүлж ирсэн шээ 40 гэд үзүүлж шүүгрээд ингээд явж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр үнэхээр бас яг сайхан таарсан тийм сайхан нас. Тэгээд энэ бол уламжлал явагдаад их хэрэгтэй. Спортоо орхиод зарим нь тий ажил амьдралд ороод явхад бас энэ барилдаа бол маш их чухал эрүүл мэндэд хэрэгтэй. Өрөөжт нь тийм ээ ач зээнэр ч өөр хүүхдэд наавынхаа барилдааныг үдж амжааг бас хүүхдэд байгаа шүү дээ тий. Тэр хүүхнүүд авсан сайхан цолоороо тэр барилжээс нь хүүхдүүхээ харуулна гэдэг бол бас их сайхан тийм сайхан барилдаан болсон. Ингээ санаачсан зохион байгуулсан үндэсний бүхий холбоо Өмнөгов аймгийн засгийн застар тамгийн газар тийм ээ. Их хурлын гишүүн сэдвэрж их баярлалаа. Энэ бол сайхан барилдаан болсоо. За Өсгөө ах бол эхнээс нь ахуулаад үтсэн шүү дээ барилдааныг. Тэгсэн. Ер нь бол барилдаан энэ бол нөгөө өчтөрөөс ярьжлаа л да. Энэ 3 насны ангиллаар 45-аас 49, 50-аас 54, 55-аас дээш гэдэг. Энэ бол дэлхийн стандарт гэдэг. Зохион байгуулж байгаа хүмүүс маань. Нэрэж тийм 5 насны ангиллаар ингэж тэгээд 3 насны ангиллаар зохион байгуулсан. За Монгол үндэсний бүх гэдэг бол ер нь бас 40 гартлаа барилддаг штэ. Амжилт үзүүлэх боломжтой 40 нас хүртлээ. Тийм болохоор ер нь 45 гэдэг бол зөв юм байна гэж ингэж харж илаа. Тэгээд Өмнөгов аймаг тэр дундаа манай Сэд дорч ч өөрөө бүх хүн. За тэгээд бас энэ ахмад бөхчүүдээ яг энэ ахмад бөхчүүдийг гэж байгаа. Энэ хүмүүсийн барилдааныг үзэж байсан үзэгч нар маань яг л бас ийд байгаа шүү дээ. Тэгээд эдрийгээ бас нөгөө харъя. Нөгөө барилт хугацаа чинь үндсэндээ нэг 10-аас 15 жилийн ийд барилт хугацаа байгаад байгаа шүү. Тэгээд бусад тэгээд нөгөө барилдаан цөөхөн барилдаа тий. За тэгээд 40 гараад ирэхээр бол энэ оролцохгүй байгаа шүү дээ. Тэгээд эдрийнхээ нөгөө барилдааныг үзэх үзэгчд өчигдөр бол шууд телевизээр шууд дамжууллаа. За тэгээд бас хажуугаар нь тэр лайвын хандлтанд тэр их харсан ер нь маш сайн үзэж байна гэж хэлж байна лээ. Тэр нь үндэсний бүх гэдэг бол Монгол улсад хамгийн их үзэгчтэй шууд үзэгчтэй спорт юм байна. Шууд энэ чинь нөгөө нэг судалгаанууд байд юм байна шүү дээ. Хэдэн хүн үзэж байна гэдэг. Тэгээд маш сайхан очиж үзсэн учраас үзэгчийн хуваар маш сайхан барилдаан болсон. Яг л тэгэл нөгөө ийд барилдаж байхдаа хийдэг байсан мэхэн
Одоо жишээ нь бомбын ахын тэр гар дарж гаад одоо үзэр төрөний барилдаан тэр хөл аваад цацж байгаа. Тэр бол яг л нөгөө залуудаа л хийдэг. Одоо залуучуудтай тэр мэхээ бол хийхэд хэцүү шүү дээ энэ чинь бас хурд үүсгэх. Үеийнхэн хүмүүстэй бол байж болж байна. Тий. Тэгэл манай одоо баасан дорж явах жамын бүрүү ахтай одоо төрүүлсэн бөхчүүд маань тэгэл насныхаа англил. Тэгээд нөгөө бид хэд бас жоохон нөгөө маазраад ярьж ирсэн юм л да одоо хамгийн одоо нөгөө насны ангиллын хамгийн бага нас, дунд нас, дээд нас гэдэг ингээд тэг хүмүүс тэгж ярихаар бас тий инээлдэдэл нөгөө бага нас гэж хэллээ гэдэг ахмад бүхэн барилдааны бага нас гэж хэллээ гэдэг насныхан ялчгүй л одоо бага нас нь байгаа юм ч тий өсвөрийн бага дунд дээд нас гэдэг шиг л тэг гоё барилдаан болсон. Ер нь тогтмол энэ өшөө одоо энэ Өмнө Говь аймгийн аймгаас одоо ингээд жишээ аваад манай одоо Сэд дорж гişүү маань ингээд сайхан зохиомоос одоо дараагийн аймагуд ингээд жилдээ энэ маань нэг манайх ч одоо 21 аймаг гэж бодох чинь. За тэгээд нөгөө алслагдсан дүүргүүдээ энэ төр оруулаад зохион байгуулах юм. Жилдээ нэг 5-6 барилдаа хийчээд байвал их зүгээр юм уу? 10 сараас эхлээд 6 сарын хооронд тийм ээ. Ингээ хийчүүл их зүгээр юм байна даа л гэж. Гоё болох юм байна даа л гэж харлаа. За, наабайхан маань хувьд ахмад хөгчүүдхээ тайлбар дээр бас сайхан ажилласан. Тэгээд одоо яг хүүхэд тогтол харж ирсэн ах нар ахмад насны ангилалд орж тэгээд 90-ад оны их үед исэн бол Баямаг авраг ус имерхүү барилдаанд олон төрүүлэх байсан болов гэж бас бодогдож сууж байлаа. Сүүл одоо 50 настай болсон бэр надад 6-д авч ирсэн юм шүү дээ тийм ээ. Тэгээ бодохоор Баяна авраг тэр үед бол бас их тасархай төрүүлэх байж таа. Тэгэл Мууя аврагч өөрөө бас 94 онд бас л их өндөр насндаа 6-д авч илсэн л та тийм. Эртнээс хийжсэн бол их сонин барилдаанууд болох байж таа. 99 оны анхны тэр хөөргөний 1 жилийн ойгоор хийж 40 заан чулуунач эднэрээс үлдэж байсан. Баруун ороогийн одоо улсын алдарт байж Орос болдгоо. Барилдаж шүгүрч ирсэн гэдэг шүү. Тэгээд тэрнээс хойш 2015 онд бүх холбооны 25 жилийн ой гэж хийгээд Адэвон начин дөрвөн хурдан орслоо зөвлөж одоо бомбоор цаа их шөгтөлдөж байсан барил да. Тэгээд дараа нь цагаан сар нэг хийгээл одоо яг 4 дахь том албаасны барилдаал юм бол одоо 1961 оны улсын баяр нааданд бас ахмад хөгчүүдийн барилдаан гэж хийж Мамын лагаагаа бас мундаг дөрүүлж ирсэн юм лээ. Үзүүр нь одоо Цэрэн зан гэдэг хүн зөвлөж ирсэн гэж. Болгоны молон жонц зан нэр сайн барилдаж ирсэн юм лээ. Тийм дөхтэй зүгээр сум орон нутгийн барилдаанууд нэлээ хийсэн юм л. Сумд явнууд хийж байгаа. Газар бас ахмад хөгчийн ангиллал дээр оруулж хийж л байгаа юм байлээ. Манай аймаг бол хийж ирсэн шүү. Би 98 онд Булган аймгийн яваад очиход ахмад бүхэн барилдаан хийж аймгийн хурцарслан Сүхбаатар гэж өндөрлөж ирсэн. Тэгээ 2008 онд Булган аймгийн 70 жилийн ойгоор улсын начин Болдбаатар начин маань төрүүлж Орхон сумын хараад аймгийн арслан Пүрвдөрж гэж одоо нутаг орондоо Салттай Пүрвдөрж гэж одоо тийм их сайхан хүн байсан. Тэгээд Пүрвдөрж байгаа үзүүлж ирсэн. Бүр манай аймаг бол бүр ардын хувьсгалын 60 жил аймгийнхаа 50 жил 81 онд одоо би өөрөө 13 настай хүүхдээ барилдаад үзүүлж ирсэн. Тэгэхэд ахмад хөгчүүдийн барилдаа хийгээд одоо энэ улсын начин Ламаа ахын аав Цэрэн гомб гэдэг хүн одоо төрүүлж аймгийн арслан улсын начин Гэлэгго одоо миний санахаар улсын аймгийн арслан одоо Авирвдгаа гэдэг ингээд яг би 13 настай хүүхд өөрөө санаж байгаа тэр ингэж барилж ирсэн бас хүүхдийн чинь өвөнөр одоо аавын аав барилж байгаа юм шиг санагдаад их бэлгшээдэг байлаа. Тэгэхээр тэгээд том наснд манай одоо Батбаатараас харцгай аав урт содронгоо Эрдэнэго төрүүлж луу инх хоёр ах аймгийн заан солтоо айгүй сайхан одоо би улсын шигчээгийн тамирч яаж зүрлж тэр жил одоо түүхтөө болж ирсэн тийм бас одоо түүхтэй би тэгж өхийн удаагараа өсвөр насаар одоо ингэж эхэлж байсан. Тэр үед одоо тэгж аймгийн арслан заан гэсэн цулуудыг өгч ээжсэн 81 оны түүх байна. За нэвтрүүлэхээ ихэнд бас яг л одоо барилдаантайгаа холбоотойгоор ахмад хөгчүүдээ бас эргэн дурсан ийм эхлэл байлаа. Тэгвэл үргэлжлүүлээ шууд 45-с 49 насны ангиллын хөгчүүдийн барилдааны таймер эхлэх явах уу? За тийм. За цолны бүрэлдэхүүнийг
харуулж байгаа нийт насны ангиллыг. Дандаа заанууд мөгнөөс. Тэгсэн. заанууд ундаас. Гэтэ 45-аас 49 бол нэлээд олон золтон байсан баг шүү те. Тэгсэн. Нэг 5 нач. 13 аим байсан. Хоёрын нуграа энэ мундаг харсан шүү. Мундаг. Ер нь бол Датынаас бол үнэхээр шалж. Залуу бүх хоёр гэж штэ. Тий, залуу. Ахмад өхөн барилдаанд орсон залуу өхөн. Ахмад өхөн залуу өхч ялчгүй цол болцсон юм байна гэд өчигдөр бас ярьж ирсэн. 45-аас сайхан харахаар арга ахгүй сайхан ид барилж явах та тий. Улам баяр арцах тий. Ажаас одоо манай лагва насан дэлгэр гэлээ. баян жаргал сумья начингод гэлээ одоо үнэхээр дэлгэр сайхан. Тий. Сүлд алдрын цом гэж бас нэг ахмад 45 ихэд дэлгэр сайхан начин төрүүлсэн шүү. Тэгсэн баг. Олон баяр арцтай үлдээд. Тэгин дээ. Ган зэрэг. Ер нь одоо чинь сайхан бие сайхан авчууд таач тий. Манай ган зэрэг арслан байр хөрхий баяр хөө. Энэ ч хурц үж биш үү? Хорц өдөр Яг нөгөө юм чинь эренбэнд тий нөгөө одоо та бол юу яахгүй шүү дээ. Одоо бүх заанууд одоо ингээд гарахаар чинь нөгөө эренбэнд орохгүй шүү дээ. Оноор явчихна тий. Энэ нэг хэсэг хэдэн жил бас тэр жоохон хохирсон шүү тий. Эд барилж явах шиг хохирсон байгаа юм. Хохирсон. Яг одоо хууль гарахад бас одоо энэ жишээ нь Ахмад заанууд тулгаа заан жишээ 6 даваад. Тэгээ одоо ингээ 6 давсан Хөрлөбаатар заа маань мундаг заанууд үртэл бид нар би хойно одоо осмоо их таа тэгээд бас сэтгэл зүй тий. Бас одоо эвгүүлээд бид нар ч гэсэн тэр хүмүүсийн өмнө гарч тэгж барилдах гэхлээр бас одоо эвгүү тийм ээ. Тий. Бас нэг одоо дөрмийн тийм ч одоо яг тэгэл Сүхбаатар заа маань ч хөрхий тэгэл бидрээс өмнө том амжилттай сайхан заанууд болсон байдаг. Бага насны Багнасанд 3 давааны оноолох шиг юм тий. 3 давааны ам мөнгөтөр мундаг нэг аймгийн зам. Ихтэйг Хөрлөбаатар цолдоо. мөнгөтөр чинь сумын оогаар төрүүлсэн үстэй бүр. энэ жил үү? Тий. За. Нодон нөө цагаан дэлгэр одоо. Цагаан дэлгэр. Тий. Ий цолцогч. Мөнхтөр яг эд барилдаж байгаа тэгээд гадагшаа явсан. тэгсэн баг тий. Тийм баг. Аймгийн начин бас удсал та. Тэгсэн. 2007 оны аймгийн зам шүү. Сумжлонтой үлдэж дундуур да. Энэ ангилалд чинь 48 мөнгө. За Ахмад өвчтөлийн барилдааны 5 12 бас 6 бас өгөх юм байна тийм ээ. Энэ барилдаан чинь нэг басна зөвхөн барилдаан болно гэсэн зар тавьсан болохоос сурчлагаа явуулдаг. Явагдаагүй тий. Хэрвээ сурчлагаа явуулсан бол энээс өргөн болно. Хөдөө орнуудаас одоо хүмүүс чинь сайхан сумын заанууд аймгийн султангууд чинь сайхан адуучин малчин тий. Тэгээ юутай улсууд өргөн оролцохоор. Сумын Эрдэнэ жаргал хоёрын барилдаан бол тэр хурдтай байгаа залуучууд ч барилж байгаа дээ. Оо тий. Ондог. Эрэндээ туваа улсууд энэ байнга барилдуулдаг шүү дээ. Тийм байна. Сайхан наадмаар барилдуулдаг тий. Машин өгчөөс жишээдээ бусад одоогоор ч барилдуулаад байнга наснасанд ингээд. Тэгээ одоо туваачууд сайн барилж байгаа нь бас тийм. Тэр ингэж татуулаад унахгүй босоод яриа дөрөв хөлдөөд энэ чинь бас тий. Ундаг. Олон баяр арцах. Айдос. Ана олон баяр үнэхээр л бас ясны. Ясны ба. Одоо энэ чинь аймаг сум улсын наад нэгэ дөрөөсөл тий. 2 жилийн өмнө л зааланд ер нь өнчөхгүй барилдаад гараад байсан да. Тий, одоо энэ чинь Цэвэн гоёр нь бас олон жил барилдсан шүү тийм ээ. Тий, манай Цэвэн начин ч олон жил барилдсан. Энэ жил хүртэл манай бид гарахгүй байх чинь аймгийн 100 жилээр додглоо. Тий, сайхан явж байгаа шүү дээ. Бэндэрийн Батбай хүн тий. Чулуунгой их сүлд барилдсан гэсэн шүү. Одоо манай тэр 10 жилийн өмнө чи бороо ахмах тий. Сайхан гараад ивэ тэр Эрхэнбаяр ахмах одоо барилж байгаа бол гомер гоё харагдаж байгаа. Бүү дээр үе сайхан тэр уран гараад ивэ хонгороо тэр барилдааны тэр үнэхээр бас бахархмаар. Ер нь бол энэ барилдаа маш их хэрэгтэй л дээ. Одоо энэ барилж байгаа хүмүүст бас тийм ээ.
Насан дэлгэр дуурайл болно те. Насан дэлгэр начин бол хэвээрээ байгаа юм шүү. Ер нь бол хэвээрээ наач угаасаа нэг мэдрэмжтэй өөрийн югаараа барьдаг. Тогсрон чинь 100 мартаад ариун бэлэг орцыг амлаж байгаа тавсан байна. Хоорондоос нэлийн барилцгаа ариун бэлэг ч одоо бас залан гараад байгаа тийм. Тэгтэл одоо солны ирэм туршлага гэдэг юм араад тий. Тогсрон чинь бямбж орцгон чинь цуг ус хийгээд идэх хавтал. Чөлөөтөр бас бэлтгэл хийсэн. Одоо энэ мастерст тий одоо манай Эрдэнэ чулуунд баяр магнаа бид нар хаяа нэг очино. Котэр 2-3 давхар гэж. Баруун хөлөөрөө урдуур хашаа зүүн хавирж байна. Энэ бол өстө дуутаа уусаа. Би яг тэр хажууд нь зогсчихсан. Гойстерыг жинхэнэ хавирлаа. Үнэхээр одоо сүний онгон мэдрэмж те. Тэр гिचтэл юу мэдэрч байгаа. Манай бас мундаг шүү. Манай баасан дэлгч одоо бэлтгэл дээр тэгээд өдөр болгон зодог өмсөж байгаа юм шүү дээ. Надад бэлтгэл гараад. Тэгээд энэ яг догшин адуу шиг барилдаг юм шүү дээ. Тий. Өөрийнхоороо тэгээд өөрөөсөө үнэхээр бас төрсөн мэдрэмжтэй. Одоо яг биений тэр нурууны тэр загсан магсаах бас тусгай шүү. Эксрол ирж ирсэн. Хайрлын одоо Эксрол тэр энэ хамгийн түрүүнд ирсэн байсан шүү. Эксрол скетер болсон. 3 давны сүүлийн барилт тана. Тунсан 2. Баяр хөөч одоо тэгээд мастерсаас бас одоо авраг болоод олон улс төрүүдэд энэ чинь бас нэлээд Оцронгоос өрөөс олон жил сайн барилдсан гэдэг юм аа тийм. Бичлэг байдаг ш талтаа он барилдаж байсан юм тийм. Тэгээ Алмарын наадамд би мөнгө чаргал начин баяр хөө бас нэг мөнгө чаргал гэдэг. Тий, цэгмэдийн мөнгө чаргал. Тэгээд энэ хоёр үлдээ мөнгө чаргалд төрүүлж амьд гарсан болж ирсэн. Хэдий зэнгэр мандлын. Зэнгэр манд. Тэгээд оцор амьд төрөн байсан сайхан. Харц сайхан бас би яата сайхан яриатай. Бүхий өргөнд их бүх үздэг байсан. Бүхий болгоныг л үзээд байж сууж байдаг сайхан. Тийм сайхан. 2000 оны ихэнх юм дээр алгасдаг нам. Эндэр голдоос утсан мөхөд үздэг шүү дээ. Сайхан дээлтэйгээ. Дээлтэйгээ сайхан. Яраагаараа динийгээл том шүү. Том. Баяр хөө бол жижиг байгаа. Жижиг. Өндөр сайхан. Тий гол сайхан яг гэр сайхан өндөр став шүү дээ. Борон байдаг шүү дээ. Нэрмжт барилдааны нээсэн шүү дээ. Энэ бол 4 даваа онолт. Тийм байна. Баяр хөө дараад баяр хөө одоо мундаг аахгүй энэ чинь одоо баяр хөө одоо шээ ваастанд орж баяр хөө насны дөрөв басны 2-1 нас байгаа шүү дээ. Баяр хөө нэг ах уу? Харин баяр хөө нэг ах уу? Нэг ах уу? Таал цуг гэж гар тул дээр. Тийм үү. Ваастанд орж явах 79 он. Улан баяр арт чинь 77 юу? Тийм байсан. Сумья бол 80 80. Энэ жил орж ирж байгаа. Манай бат гэрэл байна. Бас л босоо их эвгүй тийм ээ. Усад одоо энэ 3 удаа 4 болов. 2 удаа давсан баг. 2 удаа билүү? Дорд самбуу аймгийн зам багтаа тий. Дорд самбуу орд донсон. Тий. Тэгсэн баг. Шинэ давны гарсан. Ер нь бол бэртаа догсон. Масн дээр зан оцронгийн баяр хүүгээд авч байна даа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Олон баяр сумьяны ч 2 мөрөл да. Удсан шүү дээ хөдлөө. Тэ бас нэлээ зоорсон шүү. Тэ. Нөгөө л унган тоогдоо. Тэ тоогдоо. Бусгаач гэх юм уу да. Тоогдож нэг ороогоо. Ер нь дээр тэгээд яг л одоо өөрсдийнхээ унган их тийм ээ. Та барилдаж үлдсэн үү улмаахта? Улмаахта барилдаж байсан. Би үнэхээр одоо хайрцагт одоо гар хөлнө гэдэг цаанаасаа тэг хүнийг айгүй эвгүй болгодог шүү дээ. Ингээд очоод ингээд золгон штэ тэр тоогдох гээд ирэхээр
ингээд чижилж байгаа юм шиг ингээд чангалаад байдаг. Үнийг тэг чангаруулдаг. Айгүй юу. Бүгдийн тактиктай. Тэгээд даг чангар хаана ганцхан дарддаг. Энэ баруун хавраа дээр тосгож хавраа их хэвгүй шүү бас. Айгүй өстой. Энэ туваа харин их барилдаанч. Тэгээ ялангуяа суудгийн бас зүрхэн юм билээ. Одоо тэр тэгээд яг зүүн юм билээ. Орлоо. тоогдог юм байна. Зүгээр босгоцсон юм шүү дээ. энэ бол одоо нэг басна Товаагийн аймгийн начин юм бэл. Одоо цэнгэр юу залаатай болж байна. Залаатай нэг уруулж байна тий. Одоо манайхны дуурайгаад эдгээр чинь хошууны гэдэг нь аймгийн цол өгдөг болсон. Сумын цол өгдөг болсон байлаа. Найр наадамч хийдэг болсон юм байна. Найр наадамч. Тийх өдрөө бүр одоо бяцхан арслан заан гэдэг одоо нэг Сүрийн одоо бүр 5 6 7 8 та хүүхдүүд тийм цол өгдөг болсон. Тэр хой дараа тэгээд манай улсын шонхор гэдэг шиг. Улсын шонхор гэдэг шиг тий. Улсын шонхорч одоо өсвөрийн барилдад нам авдаг өстой цагаан сараар улсын наадамтар чинь. Тий. За 5-ын даваа. Сандас гээл. 5-ын даваа чи үндсэндээ нэг л барилдан болсон юм байна шүү дээ. Тий баасан дээр зонгоцлоо. Тий. Насаа энэ зайл тийм ээ. Энэ барилдаан ч юм бол зүгээр нуруу болох байлаа гэдэг. Тэгээд эмчээ магадгүй тийм ээ. Тий. Нараа жоохон насны тэр нуруу жоохон явуулчих болсон. Тэгээд дахимаа өгч байгаа юм шүү дээ шүү тий. Насны дээр хамаагүй гүрийгээд яах вэ гэдэг одоо ч бас тийшийн 100 жилийн бас 40-с 45 бол насан төрүүлж. тийм үү. Хадван нутаг байна тийм ээ. Тий. Адвын нутгаас төрүүлж дөрөв болсон ш 100 жилийн одоо ахмад өгөх юм. Насан туршид одоо хүүхэд өгтөл яг л ийм хүмүүс яг л хэвээр яг хэвээр харин. Яг хэвээр тий. Аймгийн начин л ийм байсан тий. Яг аймгийн начингаараа усын. Толоосон ш. Сулмагхан тэгээ мэдрэмжтэй их хэвгүй байлаа тий. Хөлгарын юу та барьц тогтоон. Тий хөлөмөг шилэн тэр чинь хөлөөр яг тэр хөлмөл. Тэгээ нэг нэлээд сүүлхэнд 8 төлдөд. Тэгээ насан дээр начин байсан. Тэгээ би очиод авчихгүй юу. Тэгэл барилж байгаа. Яг л элэг ус инжигний барьц аваад татаад хавирсан чи хаврыг гаргаад гараачдээ намайг. Тий. Хамгийн сүүлд унсан шүү бай. Анаа өндөр мэдрэмжтэй. Монд барилдаач. За ингээ үзүр түрүүнд баасан дээр зовлон баяр гарцгаа хоёр маань гарч ирсэн. Хүч авсан их удаанч барилдсан. За зөвлөсөн. Үнэхээр одоо Хоёр бүх маань одоо 5-ын 6-ын даваа хүртэл 5-ын даваанд ямар бөхчүүдийг бас өвдөг шородуулсан бэ? Энэ шарчж байна. Бидний нэг их сайхан нэгэндээ тэр үгээ аваа яриа хөрөө байхгүй сайхан тий. Тэгэд гар барайл алгатаа шал үздэг. Цаан бас бэлтгэлээ хийсэн нэр номер. Тий. Баасан дээр цаа. Тэгсэн баасан дээр чих нэр нь л хийж байгаа. Тэгээд байгаа зураг байсан. Амбаатар 9 Эрдэнэ мөнгө төр баяр хоо. Ням даваа Бацаахан. Бацаахан гэж сумын зан ч нөгөө сумын заанд гараад байдаг. Хөөгийн Бацаахан. Хөөгийн Бацаахан тий. Эсэрдэн хойлоо даваа гараад ирсэн шүү дээ. Тий. Бацаахан чинь Асениг аян л шүү дээ. Тийм баг. Идүүхээр болсон уу? Огдын тий. Тэр чиг удсан. Барилдсан юм байна тийм ээ. Идүүхээр тий. Удсан юм аа тэр. Одоо жаа яг онгор нь юугаар хийж ин та тий. Яг л юм байна. Яг л барилдаа. Өөрийнх нь л тий. Тэгтээ нөгөө хийдэг мэхнүүдийг бүгдийг би бол зүгээр зүүн дашаандаг өөр ширх болов гэсэн энэ дээр баруун тал руугаа тэгээд би та бүр одоо улмаа хурдах нь аргагүй маань би үзээ сууж байгаа би хурдаг та тэгээд таныг зүүн талдаа ширх байх гэсэн чи баруун тал руугаа ширвчлээ гэдээ бид нар бас хөхөрж ийсэн. Би өглөө васкахраа ярьсан л та. Хээ энэ улмаач өстө бүх юм бэ наа гэсэн ярьсан. Тэгж юм дээ. Улмаагийн тэр би тэр бол мөн тогтолтой. Тэр мэдрэмж тийм ээ. Саа үтсэ. Тэгэхээр одоо өнөг үчиж авах нь гоё. Тэрхэр гоё. Би баруун тал руугаа ингэнэ гэж бодоагүй шүү. Зүүнний чинь тий. Зүүн хүн чинь. Тэгэхээр улмаах энэ рүүгээ ингэ татахгүй байх гэж бодсон ба. Зүүн талаа л гэж бодлоо. Тий, зүүн талаа л гэж бодоод. Санаагийн зөрүүлж. Тий, санаагийн зөрүүлсэн. Тэгжээж л одоо юу яаж байгаа. Санаа зөржиж л авч байлаа. За ингээд 45-аас 49 насны ангиллээ. Төрөө үзүр хоёр бах. Улаан хоноо чинь энэ дэлгэрсэн харагдчих байна. Улаан хоноо чинь баггүй хоноо чинь сайхан. Говийн одоо хүчтэнгүүд тийм ээ. Хүндэтгэл үзүүлж ирсэн шүү тий. Тэгээ хүндэтгэл үзүүлж ирсэн. Говоос. Батмаграа
харагдчих. Шовдөр начны Хурцоодронгоо. аймгийн начин билүү? Тэ Баянбат. Баян. Эдгээр жир бүгд аймгийн золтой баг шүү. Тийм баг тий. Баянбат, Даянбат. Аймаг улсын зол Дархан бат одоо. Болоола. Батмөх гэж бас биш шүү. Зөв. Морсавын тэ бас. Тэ Баянбат зөөр улсад морь харагдсан. Тэгсэн. Зэртэн зүрээр харагдсан. Усад уу? Тэ. Тэгвэж тий. Говийн бүсээр өдрөл Тийм болчихсон шүү. сонсогчсэн. За одоо үргэлжлүүлээ 50-аас 54 насны ангил. За. 50-аас 54 насны ангиллын 3-5 оны. Эндээ. Мегмар сүрэн зан. Зарлцсан да. Товоо бөхөөгөөч мега зам бас үзүүх төрөнд үлдэх хөөх шүү. Магадaltaй юу тэгээд ам аваад өвч. За энэ дөрөв гэж бодъё л да. Тэгээд дөрөв. Тэгэхээр тэгээд одоо энэ дөрвөөс бол тэгээд анаа хүн чинь сонголтоо байна л да. тий. Тэгээд одоо Цогцлохын хөдөлгөөн төрөл янз юм билээ шүү. тий бас л мэдрэмжтэй байлаа шүү дээ. Дугрын Батэрд нь дорн дээ. Жамин Сингийн ах бас ирсэн байна. Тийм ээ анаа. Төвшгдээ. Часран Жамин Сингийн. Баатар хөө орсон. Манай энэ Төмөн жаргал Төмөн жаргал ах би хаа янз юм юм байна байна. шүү. Тэр. Одоо энэ туваа нөхөртөө барьж байгаа тийм ээ. Тууртаа сайн барьсан. Бүх юм ийс шүү. Эхний тэр сойлаад тийм гой сойлсон. Явчихсан. Сэнжиг Дараа дарж нь тий. барилдаад. За 3-5 оны барил да. Амаа харуулж байна тий эхлээд. Тийм, Жамин бүрүү Содорд нь очин цогцоргол Содорд аймгийн очоо. Гоолтой бүрүүж байсан тийм. Цогцолтор. Тэгээд тийм дээд сургуулийн багш байсан. Тий, Содоо. Содоо тий. Дугур зөрөнгийн мөхөрд нэг цагаан дэлгэрээ. Төмөн жаргал орлоо нэг од Миндээр Батгэрэл тонцсон. Өргөжөө заалтай харин мундаг байсан тий. Барилдаанч зуураатай. Тий. Тий. Их ивгүй гэсэн. Тий. Сүүлд шүү. Сүүлд жамгийн зам болсон баг. 2000 Тийм үү. Нэлээд сүүлдэн гарч. Зав гарч нэлээд сайн барилдсан шүү. Сайн барилдсан. Тий. 11 12 оны сайн барилдаад байна. Өөдий. Тэгээд ч одоо ямана зогооч аргагүй цолны юу туршлагаараа сайхан дамжуулаа. Манай жамын өрөвч одоо аргагүй сайхан. Таарч яг нэг үеийн хүчтэй. Тий, одоо яг Энэ үеийн очингууд. 4 насны зөрүүтэй. Тийм байна. Тий, бидний 6 зан гэдэг. Ард нь одоо тэгэл манай Очингууд. тий одоо дооёо зан тий хард. Тий. Одоо одгэр бас зөрөг мигмон сүрэн Шохрын баян. Од гэрэл зан. тий. Бацарг ах тэгэл жамаа ах. Тий. Тэгээд одоо би дурдсан гээд бас 6 авах. Тэгэхээр чин дараагийн баг Тий. 6 дотор манай жамын орон шүү. Орон Яаж дараагийн тий. энэ чин бид нар тэгээд нэгнээ тэгж хурцлж хөдөө зэрэгтэй орч ирнэ гэдэг чинь. Тэгэхээр бас мундаг гайхамшигтай. Гэхдээ дөөхт ухаанаар бэлдсэн шүү Тий, тий. Нэг гарын дараа тэгэл хатгачаад ганцхан Ордчдаг. тий. Тэгээ би хаан тэр их гоё юм тий. Айгуу яа одоо бас багшилж байгаа учраас хөнгөн үгийн өөрөө хөнгөн бийтэй. Энэ төр баруун хөлөөр хашдаг бас айхтар тий. Тэгээд энэ холбоосууд тий. Чанг байгаа. Тэгэхээр одоо хурдмөр одоо бүх хүний бүх юм шинжин бүрдсэн арга байхгүй. Ухааны Мундаг шүү дээ. садгамаар байсан. Яг тэр залуу үеийн дэвээ тэр гүйлтүүл яг л хэвээрээ байгаа юм да. Хөнгөн шингэн байгаа. Яг бас эд байснасаа зузаарч харагдж илээ шүү. Бас тэрээрээ баруун явж байгаа. баруун хөлөнд Одоо тэр малж байгаа. тэр өвдгөр тэр анзаарахгүй амар байна. татж байгаа шүү. Унтдаг. Энэ мэндэх өөрөө ингэ дахимдаад хий дахимдаад унтсан. Тэг. Ер нь их хамаагүй барилддаг хэвээрээ байлээ шүү. Мэндэгийн гуйн хэвээрээ тий. Хэвээрээ одоо гуй мэндэ гуй мэндэ гэж нэртэй үн тэгээд энэ хараагийн мочсон гэсэн лээ тий. үгийн одоо Өсвөртлийн гуйтай хөөхтэйсэн. өстөөс яг л хэвээрээ мэндэх унган зүгээр гүүхтэл ачаа өгөхгүй нэг ингээ замаас ингээ чулуун мул атгах өгөөд иддэг байсан шүү дээ. Тэрийг одоо яаж мэндэх ч тэгэж чи одоо надаас ч бас 10-аад ах штэ. Тэгтэл би энэ 20 гарсан мэндэх 30 гарсан л байна шүү дээ. Тэгэхэд тэгээ өгөөд иддэг л байсан юм да. Гүцэх мундаг сайн бохирдоо бас. Улсад бас энэ чинь 3-4 давцсан. 4 давсан. Ганбаатар дүнсэн. Ганбаатар харьцуулж бас тий. За манай цогчргал ах. Тий, сага. Цогчргал бас гараа дэвэ их сайхантай бас 2 гар бас хүнч. Мундаг шүү дээ. Дараа яг мэдрэмж дээр хотож байгаа. Энэ хөрвж бах тэр өөрөө тэсвэр алдаж байгаа байхгүй. Дотроос Тэр алдаад яг ээж байгаа.
Тэгвэл айран дээр мангадвал. Одоо За цогцол ахын хавираа энэ ч бол өстой унган мэхэндээ. тий. Энэ Мөнх Эрдэнэ аймгийн начин бас би хаа гэсэн. Эцэг мундаг шүү дээ тий. Дуулгаргийн өгч. Дуулгаргийн юу гэдэг. Чорт байдаг юм да. Тий. Цогцлох чинь галбираа алдсангүй шүү. Эд үдэ чи юм галбиртай байсан. Гоё галбиртай. Гоё гэлбэртэй арга байхгүй сайхан. Монгол 74 оны хүн. шинжүүд байгаа тий. Монгол өхийн одоо бүх шинжийг нэлээд хадгалж байгаа юм да тий. Тэр маяг Баг багаад гоёмсог. та гэдэг. Хоёр ч нэг жилийн ачин гудах юм. Тий, нэг жилийн 6 хоног. Энэ юмдээ бол энэ байл энэ сууя. Энэ сууя их гоё шүү. тий. Энэ сууя ястаа гоё болсон. Арай Цаатан хөл сайтай. Хөл сайтай. Тий. Бас Сайн ажилласан шүү дээ гарч ирэл те. Дөнгөж Түүнээс онцгой хөлийг гიშгтэй юм бэл. энэ зүйлээ 50-аас орж байгаа тий. тий. Дөнгөж 50-тай байсан хаа. Тэгэл одоо залуурах чинь л дээ бас. 75 он юм байна тийм ээ. Би энэ туу хөгчүүд дээр ажиглалаа л да. Энэ нөгөө тийм чангарсан юу байхгүй гоц. Яг л барилддаг нөө штанг гэдэг юм хийж байдгүй тий. яг хэмжээнд дээр барилдаад байдаг учраас нөө мэдрэмжийн айхтар байна. Ахтар. Тэгээд эдгэрийн сүүр нь болохоор үндэсний бүхүүр. Жилээд спортын зуртай. Тэгээд дөрөв нь болохоор гарын өдөр хөрөд унсан тоос төвчлээс Тий. бид нар чинь дээр Тийм байна. тий. Тэгэхээр мэдрэмжээ тэр босгоо. Одоо суумагаар сайн барилддаг. Штанг багыг элэгдлээс багтай байх нь өдрийн ачаал хөлтөнд очсон ачаал багтай. Тий. Ингээд Барилдааны юу та тий. одоо 50-аас дээш насны хүн гэхэд чинь Тэгээ цуцаа би багтай харахад тийм л байна л да. энэ өвдөг айхтар чанга байгаа. Тэр хөл нүгдтэй чанга юм л. Бас нэлээ нарийнсан харагдаж штэ тийм ээ. Тий. Тэгсэн мөртлөө их чанга. Чанга. Ер нь бол Үгүй их чанга. Сууд тий. Яг жиг тийм ээ. Тэгээ хоёр гар чанга бас. Тий. Тэгсэн хэрнээ энэ ууц гоё сул. Тий. Ингээд мэдээ Хаашаа л хаашаа Салаад ирж байна. тий салдаг. салаад байгаа. Тий. Тэр нь Энэ бас их спортын ач юу. Чөлөөтэй. За, гоцмөргөөд 5 мөх үлдсэн. орлоолтоо үзсэн тий. Цогцолд орж бат хэлтэй. Хүчээ нэг үе хоёр. Тэгжсэн. Би өөрөө үлүү юм хийчлээ гэд харамссан суугаад. Хэн? Бат гэрд Аа. цогоод яарад би хэрэггүй дими юм хийчлээ гэд. Яаж болсон би хараагүй байсан. Одоо л Ухсаагээд зөрөө дараа дард марцсан. хайр дэм баг. Гоцмөргөөд. Зэрэг явж байна. Ингэж яд хамаагүй мөч хичээл тий. Дард. Шал хэрэггүй юм хийчлээ тий. Тийм бай тий. Ястад яарсан байна да. Батгэрл ах чи ёстой унган яттай юм шиг. Энэ яг Тэгээд хогон дээр нь дарж хамгаалаадсан тийм ээ. ингээд давуулчлаараа тийм ээ. Тийм. Тэгээд одоо Сэвэн шүү. сэвэн. Ерөө сэгсрэл хай. Манай Баруун тойрон дээр пэрнлээ нь дарж ингэж хамгаалж байгаа. Тэгээд тийм ээ. Хогон дээр нарцсан. пэрнлээ дэрд нач маань барилдсангүй. Тэгэлээ тий. Үлдээд байгаа байхгүй. Цогоох бол мэдрээд дахимдсан шүү дээ. Тэгээд энэ өөр харж мэдрээд Харж мэдрээд байгаа. Тэгээд Тэгээд энэ нөгөө цээж үг шиг салж байгаа байхгүй. Тэр өөр л тогтож үлдчихээ л дээ. Хараа сүлдэж. тэгэхээр нөгөө чангалт алга тий. Чангаралтгүй уян баг. Уян хатантаа уучраас гэж байгаа. Тэр хараа тэр. Тэгээ хараад унсны дараа бол би шидээд унж шүү Тий. дээ. Яг л хөлийг нь дагуулчаал дахимдж जैन те тэр. Тэ уул дахимдж байгаа. Хөмрөөг нь гаргасан байхгүй. Хөмрөх гэж үзсэн юм шиг хий хөмрөөд. Тий. Үлддэг тохоо яалт үлдсэн. Тэргээ мэдээд авах нэг мэдээд унаа. Ингээ бүр 3 руу ороод ирж байгаа юм биш Тий. Ингээд хөвгөө урд ороод ирчих. Жамын бүрүү начин, цогцол төрч начин тэгээ тоо олсон байхгүй. Энэ мондуу барилсан шүү тий. Сайн. Одоо бүгд зааны Дараагийн барилдаанд эрүүл их нүг их. Эвгүй. Одоо нэг 90 залуу хөхөр. Тий. Дандаа тийшээ очиод байна шүү дээ. насныхаа залууд Сэрхээ өнгөлөө. тий. Одоо тоогоос чинь манай дээр яг хамгийн том солтон Монгол айд юм байна уу? Бахан залуу зүрэлтэй. Тий аймгийн 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 зам. зам. Тэр Маатар Монгос гэдэг хүн чинь Арслан хүмүүс. аймгийн арсан. аймгийн арслан Аймгийн байсан. арслан. Тий. Баяул гэдэг. Туваад хоёр аймгийн арслан Тий. байсан. Одоо хуучин Хэн гээд 83 онд авчирсан цай дээр нэг самбжуудагийн бас олон улсын хэмжээний юм. Туу. Тий туу. Дараа нь манай
Монгол маадэр. Буурал толгойтой том борох байсан тий. Тийм нэг Монгол тургалтын наад нэрж Дээш ирсэн шүү дээ. витүр шиг өргө онд яваад. Оо, тийм. 8 он. Одоо болохтой байхгүй гэсэн байна. Одоо тийм. Тэр Айс мангуш гэдэг хүн бол ирж барилж байгаагүй юу? Тэр нөгөө бүд том Тэр Аяс монгол ирж барилжсэн. аймгийн цол тойргийн барилдаа. аймгийн арслан. Баянаар барилдаа иржсэн. Өнөөдөр өчигдөр барилддаг чимэд арслан байна шүү дээ. Зурсын арслан үнэ. Тантай барилдгаа. Тэр чинь манай 98 оны одоо аймгийн арслан тойргийн аймгийн зан гэсэн үнэлтэд явж байгаа. Тэр манай тойргийн тооцохгүй. Говьсон тойргийн барилдааны. Тэгээд тэр давсан момд бол улсын нааданд төрүүлсэн. оо за Тэгэхээр бас юугаа өгөөгүй. Цол байна уу? Тий. Цолын одоо юу байна уу гэхээр надад өгөөгүй гэдэг аахгүй. Тий. А тэр яг нөгөө одоо өгөөгүй ч гэсэн нөгөө сумын наад тэр үуч угаасаа нэг нүтгэл байхгүй гэж өгдөөч байсан баг. Сумын наад дөрүүсээ юу нь бол байгаа л баг л да. Тэгэхээр бол сумын Заа тийм байна. Сумын Тэр мадэр мангууч үнэхээр бүх хүн байсан баха тий. арга байхгүй. Сүүл харалт тийм юм байсан. Тий. Тэгшхэн сайхан зузаанд тийм ээ. 2009 онд Хамгийн сайн гадны хүчтэй барилж ирсэн. Бас 2-3 авчихсан баг шүү. Тийм шүү дээ. Яа энэ Монгол тууралцны барилдаа дээрээ барилдаад асуушаараа аврагаас үндэтгэл үзүүлж бас одоо тий. Хамгийн сайн бас барилж. илүү юмгүй тийм яргаад өөрөө их Бурхан байсан. сайхан тийм бурхамдаг их сайхан тийм гэгээлэг үнд байсан их сайхан тийм бүх хүний шинжтэй ануухан сайхан тийм би хаамтра Баяолгийн амийн баяр нааданд төрүүлсэн. Альбис нарслан байсан гэж байна. Тоосоо хоёр байгаад байна. 83 93 гэж байна. За одоо ч үргэлжлүүлээд 5-ын даваа. Жамбрүүнер чинь тэр ханцуу дараад байсан тэрийг өстө 50 бах тий. Тэр 50 тий. Тэр чинь одоо чиг одоо хашир хүнч мэдж байгаа л. Цагчрал нь ч давсан бол хийх байсан юм тий. 100 гарын зарцглаар ажилгүй болчихно гэдгийг мэдж байгаа хгүй. тий. Давсан мөн шууд тэргүүмээр л лөө. Газар гэж цагчрал нь ч. Ингээрвэ жамбрүүрийг давбал эвгүй шүү. Тий эвгүй. Тий. Би бол одоо жамбар бахыг тэр зүүнтэй ноцолтой дахин тэр зүүн гарыг татуулах гэдэг нэг жоо. Татангууд нь баруун нонгочих гээд юм уу? Тэгсэн чинь татахгүй байгаа дангууд зүтгэж очиж мордчихлээ шүү дээ. Одоо энэ дээр шууд зүтгэж очоо тэр. Яг очиж. Тий. Тэгээ тэрэн дээр ингээд дараад байгаа юм тий. Одоо татангууд нь яг урагшаад очиж. Тий. Жамаагч бас жудо самбар бол сайн байсан шүү. Юу ярьж байгаа юм чинь. Олимп дэлхийд оронгоос тийм ээ. Тий. Хэд дөрвөлс улсын аваргаар байх шүү. Дөрүүлсэн. 2001 онд жудогийн Азийн аваргаар чи хүрэл авч ирлээ Монгол болгож байна. Азийн аварга хүрэл юм байна Тий. тий. Азийн аваргаар хүрэл. Самын дэлхийн аварга маа өгөх. Цагдаагийн дэлхийн аварга юу вэ? Нэг юм дэлхийн аварга. Цагдаагийн аваргаар явж байсан баха. Анаа явж чинь одоо хүртэл ондог аав. Энэ гүйлт яг хэвээр байгаа юм. Яг хэвээр. Яа хэвээр одоо нэг. Тэр мордох гар сөхөх хоёрыг зэрэг яваад энэ сая тий. Тий. Ингээд. А тэгжээж чангаруулж байгаа шүү дээ тэр чинь. Хөлөө авиж тавиад гараараа дөлхөнгөө чангарж байгаа байхгүй юу? Цаатунж бараг чангардаг юм билээ шүү бас юм. Их видеот ахтар. Тийм ээ. Толгой амир ижил тий. Тий. Жамбар багч авьяас. Авьяас. Байгаад авьяас. Байгаль авьяас. Одоо ямийн бороо одоо баасан хүмүүс. Авьяасан дээр бяртай хүн тий. Цаглаа зураг идэрсэн ерөөсөө. Тэгээд мөч үхэндээ бяртай. Хүн чинь гар сайтай бол хөл сайтай бол гар жоохон юм байл. Жамаач чи тийм баг. Ерөөсөө тэр нуруу, гар, хөл бүгд тэнцүү. Манай цэрэг музыкаас тийм байсан шүү дээ. Тийм баг. Тийм ингээд чигт. Тэгээ ялангуяа хоёр гар тэгээд хөлний үзүр онцгой гэдэг байгаа. онцгой байсан. Тэгэд ер нь бол 5 насны дотор барилдана гэдэг чинь их зүгээр юм байна. Ер нь тий. Одоо 45 та хүн 55 та хүн хоёр барилдах юм бол бас Тэцүү тий. 10 шүү дээ. 10 насны зураг шүү дээ. Тэгээд чинь 45 та 49 та хүн хоёр чи яг болоод байгаа Эд байхгүй. үедээ уус яг тий. Дэлхийн стандарт учраас нэгэн судалгаагаар гаргаж ирсэн байх та. Тийм ээ. Бас одоо энэ чинь юу яаж вэ? За энэ зүүн мордод байгаа шүү дээ. салахгүй юу? Тэр. Тэр чавчин мордод. Онгон чангаруулж байгаа тий. шахад мордоор л толгой татаж Одоо татах гэж тий. Одоо энэ толгой дээр сууж ингэж айхтар унж байгаа юм л та тий. Энэ унах тий. Онд ямар ч гарцгүй. савж унж байгаа шүү дээ.
Ингээл яг эдрийг одоо Жамбар бахыг эд барилжсэн, Бомбаяр хэтрийг эд барилжсэн нь одоо үзчихсэн хүмүүс бол яг энэ барилдааныг үзээд яг тэр мэдрэмж авд юм л шүү дээ. Яг одоо нөгөө тэр бөхөө яг залуу насных нь яг ингэ харах зүгээр тэр унах давах нь гол юм шүү дээ. Дэвээд гарч байгаа. Тэгээд бүх юм нөгөө хуучин одоо мэдрэмжийн сэргэж тийм гоё мэдрэмж авд. Яг гүйлт яг мөн байна гэдэг шиг. Мөн байна. Одоо бид яриад байгаа шүү дээ. Жамбар бах яг л гүйдэг байсан да. Хийдэг мэх нь яг мөн байна гэдэг баясаж байгаа шүү дээ. Бид тэр унгийн юм бас л тий. Зарлж түгээд бас олон фэн үзэгчд орж ирэх л байна. Тэгэл байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хөрөнгөлөлтэй Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. За одоо 55-аас дээш насны ангиллээ. Хүчүүдийн барилдаа. Энэ манай сараа ах бол үнэхээр бас мундаг. Одоо сараач луутай хүн юм байна те. Тийм баг. Сараач 65 оны 1 сард төрсөн юм. Одоо сараач манай Шонгор клубын бас анхны тийм тамирчтай нэг. Тамирчтай нэг. Одоо энэ эрдэмлэг авах байна. Одоо энэ эрдэмлэг. Эдгээр чинь одоо бидний ах нар байдаг шүү дээ. Одоо Вида аймгийн заан цолтой. Цолтой хөгчүүд. Тий, цолтой хөгчүүд. Мөнх чаргал начин маань бас аймгийн заан байсан ингээл. Шонгорын танхны хүмүүстэй. Насны англи гэж. Та маструудын чөлөөтийн дэлхийн аврууд нэг төрүүлжсэн байгаа тий. Тэгсэ 19 онд. 19 онд. Тий. Чөлөөт өгөөр гүржид болоод одоо бас яг 51-ээс 55. Тий. Орж одоо анх ороод төрүүлсэн. Бас олон өчөд орсон л да. Гүржичээс бүхүү орно. Тэгэл байх гэж байна. Тэгэхээр одоо тэгээ Иранууд бас мундаг туурхчууд гэдэг. Одоо чинь жодод ч нөгөө гүрж тонгороо гэдэг тийм үстэй. Жодоогийн чинь барьцаал авал тонгордог. Үндэсний бүхэн тийм юм билээ шүү дээ. Тонгорж барил. Тэгээд одоо энд чинь одоо Куртуназе гэдэг Олимпийн одоо авраг үү? Дэлхийн аврагтай тий. Тэгээд дэлхийн авраг Олимпийн мөнгөтэй. Дэлхийн 2-3 хүрэлттэй. Гарт дэрэгдэг. Гарт дэрэгдэг. Тэр хүн чинь барилдаа төрүүлдэг шүү дээ. Тэгээд бас үнэхээр одоо аргагүй бүхий орно. Тэр Затевын ч бас ярьж байсан тийм Куртуназе. Тэр одоо сүүлд Сүхбаатар авраг нэг юм цагалтай хөгшин гараад ирдэг. Куртуназтай нэгдээ тэгээд мул хөдөлгөөн зоондоо тэгээд мултарсан байдаг шүү дээ. Үнэхээр тэр хүн бол бас л арга байхгүй. Үүний холбоо сууд идвэрч. Манайх нэг ер нь олон ялсан байна. Олон ялсан. Манай ялангуяа инхтэн шүү дээ. Одоо манай шуурагийн тийм ээ. Тэр чи одоо үнэхээр дэлхийн авраг тий 12 медальтай хүн шүү дээ. Хүрэл мөнгө гэл. Байнгын нэг уснаа хүртээ. Одоо саруул эрдэнэ багш. Тэр баян. Тий. Одоо дэлхийн аврагаас ирж хөрхи өөрийн юугаар зардал мөнгөөр тий явж байгаа шүү. Тэгэхэд 10 медальтай хүн байхгүй. Дэлхийн аврагын 10. Нэг нь алтал байх тэр хүнд. Мөнгө хөрлөөд байдаг. Тэгэхээр бас л сүүлд хүртэн тэр 19 онд хүртэнээс хожигдоод мөнгө авчихсан. Аврагын төлөө. Тэгжээсаа тэгээд одоо сайхан маструуд бас Инхтэн чинь оноогоор ялагдахад анхудаа оноогоор ялагдсан боллоо гэж ярьж байсан. Ер нь зүгээр цэвэр имцээр болчихсон хүн байсан. Оноо амж ирсэн хүн байхгүй. Аялт. За 55-аас дээш насны ангил 3 даваа. 2003 онд ихтэй чи хөрлийн төлөө дэлхийн аврагт ялагдсан. Тийм, Нью-Йоркийн дэлхийн аврагт баг тийм. Тийм баг. 7 бөхөөс очил ам авсан ба штэ та тий. Тэгсэ. Тэгээ одоо аймгийн ачнаас нэг би хаана хөнгөн нэмээс харилдаан тий. Хөвсгөлийн таарах юм болоо гэх тий. Хөвсгөлийн ахыг авсан. Гэтэ надаас бас нэг ах мөр хаа 2-3 насны ах байгаа хаа. Саран цогтарч чинь бүр 65 он юм уу? Их хөнгөн юм тий. Би тэр сараач мундаг тий. Сүүл гэж боддог ус. Би бас тэгж боддог байсан. Ер нь бомбахын үе байх гэж боддог. Луутангуудын нэг юм байна. Зөө. Тий. Манай эрдэмэл ах чи могоотой байх шүү. За. Тэгээд 1-2 насны л өрөө. Тийм байна. Лууч одоо тэгээ бас үнэхээр л бүхэн зөө. Сүүлийн үед байна тий.
Луутангууд. Сүүлийн 80 хэдэн жил чинь 25 дөрвөн луутнууд авсан байл шүү дээ. Энэ жил Батмагнаа гээл бод. Тэртнаа ургийн 11, Өрөндөгс. тэгээ Өрөндөгс ургийн 2, Ганбат арслан, Гаавыг арслан, Бүдэн ургийн 7-ыг явахарч явж байна. Тэгээд тий. Батэрд ургийн 10 гэдгээ тий. Тэ 11 гээл ингэ явахарч. 1925 гэдэг чинь амар тоо шүү. Том тоо шүү дээ. 16 оны галлууж 2 3 дотор тийм ээ. төвднөр жаа. Одоо 39 оноос нааш ингээл тоолох. Тэрний 25 авсан байсан. Тий. Тэгэхээр луу жил одоо луутаа төрдөг жил юм гэж жил. Аргагүй одоо луу гэдэг чинь хүчний тий. Тэгээд цолтныхоо тоогоорч гэсэн юм. Луу жилдээ ээжтэй хүмүүсээр их байдаг бол. Би ч одоо манай ээж чинь луу жилдээ. Аргаа хоо дээ. За цолоо дуудуулсан. Манай ээж луу шахуу туулаатай. За. Луу шахуу туулаатай. Туулаа бас олон төрөвтэй шүү. Тэгээ туулаа. Цар авраг, цэрнэг авраг. Тийм байна. Тийм ээ. Мукад авраг. Хадаа авраг. Манай жижиг мукад туулаатай үү? Хулгамтай. Тийм. Тийм. Цолоодууд бас Гоё. сайхан байдаг шүү. Бас нэг нэрээ дөрөв чинь мэдэм сэрдэг гэдэг шиг. Сайхан одоо санагдаад залуу клуб гэж хэлж байна тий. тэргээд ингээд аянда сайхан дуудуулаад тэр чимгээ хідүүлээд ингэж ах чинь бас нэг огшоол сэтгэл нэг сайхан нэг үлтэй модны дээгүр үзүрсэн бодсоо тоогоор юу үзүртэй модны дээгүр үлтэй тэнгэрийн доогоор ингээд дүүлж байгаа юм шиг явж байгаа шиг сайхан тийм. Энэ толдуудуулах чинь бас тийм ээ сайхан гандан очоод ном уншуулаад хэмэр араа өөрөөр адилхан гэж гэдэг тий. Чулуун лав гэдэг юм чинь хэлжсэн. Тий. Араа тэгээд сайхан ондог оош энэ. Их гоё зэвдэг ах үлээ тий. Тийм билээ. Тий. Өөрмөс яг одоо тий бидний гараад энэ хүмүүсийн одоо энэ дахимаа өгч авч байгаа тий. Энэ барилж байгаа энэ төр чинь нэг том сургалт тавьж илээ шүү. Сургалт одоо энэ залуучуудаас нэг үлгэр Самдаг тарцгийн таллаа бол яг одоо үндэсний бүхэд талалд яг техникээр нь талж байгаа шүү дээ тэр гар синжигнээс. Дунгуйлтаа бас их орж иж ирлээ. тий. Тийм их энэ насны доод даваануудыг харагдчихсан. Согны анхаараас өглөөд татсан. Тий, согны анхаараа. Ингээд дугтарж байгаа шүү дээ. Яг чангаруулаад чангарангууд нь татж байгаа байхгүй. Дахиад тий. Яг нөгөө мэдрэмжээрээ шүү дээ. Чангарахгүй ингээд зулгаагаад байгаа юм бол бас болохгүй шүү дээ тий. Татаад өөрөө энэ мөнхөд Эрдэнэт тарслаа. Эрдэнэт юу тийм үү? Итүүлсэн юм уу? Би сандар энэ Нямагийн аав шүү дээ нараа чи. нэмэгийн аав үү те. нэгдээр бас итэл давж байсан. Тэгжээсээ. Хурдтай байлаа шүү Эрдэнэт ах чинь. Өш хурдтай хөнгөн. Тий, Одоо хөнгөн. энэ Жин хүн одоо нэг 140 мч байгаа шүү. Оо байлгүй байх уу? Тэгээ 40 гээд. Тэгэхэд бол хөнгөн шингэн дээр гар хөлний чанга одоо мэдрэмж гэдэг бол бас мундаг юм. Энэ гоё барилдаа болсон бас тий. Энэ хоёр бас мундаг барилдаа. Энэ чинь Баяр хоног аслаа. барилгач бол яг нэг Доор явсан. тэгээ нэг оны наад хоёр чинь нэг ихэ барилдаа тий. За зайлаад татсан байна. Энэ бол дунгуйлдаа бас биш байгаа Дунгуйлдаа бас биш тий. Тий. Зайлаад Зайлаад одоо ингээд Доор бол дунгуйлаад очиж байгаа юм хэдэд харагдсан шүү. тэгсэн. Цогчргал начин Төвөмгийн дэлгэр хааны уган баяр дунгуйлдаа татсан. Тэр нэг чимэд ондангийн аав. Оо тэр барилдсан шүү дээ. бас татуулсан тий. тий зэндөө нэг авч барилдсан сайхан бат цэнгэл бас сайхан арамтай сайхан байна шүү. бас арга байхгүй шүү дээ. Яг л вандан ч одоо Ванд том байх нь аргагүй юм байна. Аавны юм байна. Цэргийн зан. адаргуу сайхан арамтай бийтэй тийм ээ. Оо сайхан тий. Сайхан иргэн шүү. Байгаад дээр уцтай яваад ингэж Өмнө байгаа. тэр нэг отгон дангэр хайрхан дээр нэг таарж ирсэн. Их гоё яриа өгөөд. Тий. Их сайхан Арга байхгүй сайхан. Тэгээ өчтөр бас барилж яхих нь харлаа. Тий чи 6-7 жилийн өмнө тэр нэг таарж ирсэн юм. Чимэд дундаа хажууд нь жижиг юм байна. арамаар жижиг шүү Тий, дээ. жижиг. Жоохон зузаах Тэгээ болохоор. жимэд дунд нь ч одоо барилж байгаа бүгчүүд дотор жижиг хүн биш шүү дээ. дээ. Тий. Ясаараа том их сайхан хүн шүү дээр Аа батсан. сайхан Цэргийн зам батсан гэж юм. мондог. Гар мар их том харагдаж байна шүү. Аа тэр арга байхгүй. За. Одоо чинь Их шүг юм бэрэл даа. шүү 4 4 оноолт байсан. 4 оноод оноотоор аймгаас нь хаад Эрдэнэт бас мэдрэмжтэй мондөг юм ээ. Тэгээд
сэтгэл зүй хурдтай тий одоо бүхэнд байх ёстой тэр бас тамирчин хүнд байх ёстой юунууд бол гаргаж ил шүү. Тэгээ хүүн бас улсын цолтой сайхан бүх хүүгээ дагаад ер нь бас зааланд ер нь байн байж идэг юм шүү дээ. Тийм бах тий. Тэгээд одоо 25 жил ажилласан юм байна. Одоо хүнд жинтэй мөртлөө хөдөлгөөн нь бол тий хөдөлгөөн. Тэр хөл гарны чанга энэ насаар нь яг юу хаа 55 тайм болов. Магадгүй тий. Магадгүй тийм 70 оны хүн баг. Насны 2 насны юуны бол мэдгчил шүү. Би бас тэгээд хөдрөө ухс гэж байгаа тэр хөдөлгөөн тэр одоо мэдрэмж. Тэгээ одоо би хоёр хүний этээд юу яаж яхад нь харсан л да. Юу босоо байж болохгүй маань гэж. Хайрцгаад одоо нэгэн даванд их хурдтай тэр нөгөө хүн чангараад нэлээд дуута давсан шүү те. Тэгээ би чинь бас уртлын баримтаны харсан. Мөнхбаатар яаж баач гэсэн чинь дагж нэгээд итвэлчлэр юу нэмэргүй унлаад гэсэн. Иттим байлаа шүү гэдээсэн өөр. Гадаад үнэхээр бас Арслан жаргал аймаг Арслан. Эрдэнэчлөө Арслан даваад бас зүр дөрөөр гараад. Тэр юм байлаа. Энэ Арслан сарн цогтой хоёр барилдаа гараад ирсэн. Эрдэнэчлөө Арслан ч бас улсын наадамд хэд дөрөв давсан. Нэг удаа 2006 онд 3 санилэг начингаар 4 даваад 5-ын даванд Батард наврахтай. Тэгсэн. Санилэг начинтай мундаг үзсэн шүү. Урд жилийн их удаа тийм ээ. Урд жилийнх нь залуу начинтай шүү дээ. Тэгэл санилэг начин бас 5-6 насны зөрүүтэй байх юм. Уг нь бас нэг арангаан улсууд байдаг тийм ээ. Одоо аргагүй л цод авсан. Тэгээд залуухан начин барилж барилж золоо ахуулчихыг бодно тэгээд яхэд л үтсээр гал. Монголд ер нь бол одоо хоёр гар барилдаан бол манай Эрдэнэ жолооч нь тий Арслан бол тэгэл 36-тай байсан юм байна да тий. Тэгээд Батард наврах тунсан да. Тэгээд наврах 42 настай байсан юм. 2006 онд. Тийм ба. Тийм. За 6 оных юм байна шүү дээ тий. Тэр барилдаан. Одоо хоёр одоо үзүр төрөнд шалгарсан хоёр бүхэн маань ямар бүхчүүдийн нэгэн даваанаас өвдөг шородулсан бэ? Чимэт гэдэг тоо. Чимэт гэдэг улсын түрүүний яриад чимэт жинэх тийм ээ. Давстад төрүүлсэн гэдэг. Давстад төрүүлсэн. Тойргийн барилдаанд одоо аймгийн зааны болцол хангаж олон жил барилдсан дөө. Тэгээд ер нь манай ус ховдод аймаг төвтлөд барилж байсан. Ер нь л баруун талдаа бол нэлээд бас нэр хүндтэй. Туваа улсдаа энэ чинь Ахмадын 3-4 төрүүлсэн гэж байгаа. За өөрийнхөө тий насандаа. Тий ер нь бол өвөр хошууны жимт гэж одоо. За туваадаа бол. Тий. Одоо хандгаат чинь өвөр хошуунд орд. Яг хэдийн цаадлаа. Монголоор ярьдаг. Монголоор ярьдаг тий. Одоо бас ер нь ойлголцоо. За монголоор ярьдаг нь болохоор Эрзэн. Эрзэний. Тий Эрзэний улсууд тэр халах Монгол гэдэг бүр халах үндэстэн байна. Зөө. Энд дээр одоо их гоё аюу харагдаж байна. Гэр бүлээрээ танаа гэр бүлээр хүүхдүүд зээрсэн. Харин тий одоо зээнэр чинь ингээд тэгээ барилдаад тэгээ яг л одоо энэ байхгүй юу? Ер нь бол ахмад бүхэн барилдаа болох чинь тэгээ үзэж чадаагүй яг эд барилж яахыг үзэж чадаагүй хүүхдүүд бас тий баг байдаг. Тэгээ одоо нэрээ аа маань ийм хүн байж тээ одоо ийм алдартай хүн юм байж тээ гэдэг мэдрэх. Тий тэгээд бас юу юм бэ лээ. Тэр зээнэр ирээд хүүхдүүд ирээ суухаар чи бас бие барих байх та. Тэгээд чи нэг тий одоо ингээд гордоо сууж идэг үнцүүд дээр чи уйлаа дуулаад магадгүй бас гомдол идэрч магадгүй тий. Тэгэхээр улам хичээж шүү. Тий улам хичээгээд бас одоо барилтаа гарахгүй байх та жоохон. Тэгээд барагууд нь хийж нэгтэрч яахгүй. Тий бас нэг ер нь бол яг энэ л дээ. Чиний хэлсэн тий одоо ингээд энэгээр дамжуул манай аав тийм байсан манай өвөө ингэж барилж байсан байна үдсэн би түрүү нэг хүүхд байхдаа ингээд үзэжсэн гэдэг шиг тий ингээд дуурайгаад үлгэр жишээ болох гэж л өсвөр төрөлж байгаа ахмадууд тэгж барилж байсан гэдэг шиг юм байна л тий хэдүүлээ нэг ярьж байгаа саяны барилдаана яасангүй тий одоо давталт нар. За одоо давталтыг за яг чөлөөт хийж байгаа энэ дээр харагдсан шүү дээ. Тий, чөлөөт. 2-3 удаа харагдсан. Би яг тэр нөгөө
лайв хийгээд тайлбарлаж байгаад та зүгээр гарын 2 дишн зөрүүл татаад нэг араас нь барьж авах гэдэг хөөхгүй хаширлаад байгаа байхгүй. Шүргээд тэр алсын шуудаг барьж авах гэдэг нэг шүргээд алдсан шүү дээ. Их шунуул бас эвгүй тийм. нөгөө дагаад ирэх шүү дээ. Тэгээ болчихно лээ. Дахиад голлоод дахиад татсан, дахиад хөндлөлдүүлсэн. Тэгээ 2 удаа. За ер нь их хашир байна. Тэгтээ бол чөлөөт хийж тэр гарыг бол хаашинд зөрүүлж जैन да гэж харж. Тэгээ сүүлд нөгөө гар ингэ зөрүүл татчих гээд байна гэж Эрдэнэ жолоо ах бол тэгж яахгүй шүү дээ. Гараа татуулахгүй ингэ байж. Тэгсэн чинь гарын зүгээр дарж очиод авчиж байгаа. Баруул нь. Дарж өтөө оноо чөлөөт юуны бас залуудаа сансан хийжээсэн. Амад бол хөөх хэрэггүй тийм ээ. Шууд татаад гаргаад ирчихсэн. Гадагшаа. Энэ яг солгоо үлд яг хүний барууныг авахар чинь тий. Яг ингэж юу орлоо тий. Манай тулгаа зам хийж ирсэн. Тийм баг. Тулгаа зам аваад ингэж тэгчдэг. Одоо ингэ асуугаад энэ яа гэдэг яг баруун хүний солгоог нь аваад ингэж. Чи солгоо нөгөө хүнийхээ барууныг авдаг. Ойрхон байна шүү. Толгой хөлч урд уу. Ингээд ингэхдээ нөгөө татаад 100 талтай өнөөч хэвтэй юм. Алтлын хөл нь ороод ирж штэ тэгэхээр тийм юу та. Тийм бай. Тэгэж автч тэгээд хийжсэн тэгээ. Одоо тэгээд ах нартай энэ нутаг оронд ингээл ярьж яхад жоохон биднээс ахмад тэгэл тулгаа зааныг гэл ингээл ийм гоё барилдаатай хүн байсан энэ гэж ярьдаг байхгүй юу. Гэтэл одоо нөгөө тэр үед бичлэг бас ингээ бичлэг байхгүй. Тий. Одооных шиг одоо ингээд барилдуулж байсан бол тий одоо ингээ ахмад одоо ч юм бол энэ бичлэг зураг юу ч юм бол бүх юм гоё байна. Болохгүй уцаагаад олоод тий буцаагаад олоод авч байна. Хувийн архив үүсгэж болж байна. Одоо ч ухаалгаар бараг бүтээх гэдэг юм биш үү тий. Тий одоо угаачмаар ингээд барилдааны хийгээд одоо ингээд гэхдээ хиймэл бол хиймэл юм шүү дээ тий. ИАЯар бол гэтэл яг энэ нөгөө бодит юу гэдэг чинь амьд юм чинь. Тий одоо тэгэл тулгаа заан чинь шинэ барьж ирэл спортын дэварднаар тавьчихад Монголын ард шүү гэж тулгааг эзэх гэж. Тий. Бараг хүмүүс зорж ирдэг, хөдөөнөөс ч ирдэг. Тийм ээ. Тэр хүний барилдаар цагаан сар одоо зорж улсын аваргаар ирдэг үнэхээр бас. Тэр хүнд одоо байнгын бэлтгэл гэж байхгүй тий. Машинаа барьж уул ачаагаа буулгаж зөөж өөрөө одоо ингээл явж байгаа л. Өөрөө ус сони юм ярьсан байдэн шүү. Их хийхээр ер нь өөрөө ус нэг жаахан сулхан дуугаад идэг гэсэн. Тэр нөө тесрэл чанараа алдчихад байдаг гэсэн гэж ярьсан байдаг. Тэгээд би тулгаа зааны хавийн засныг явж байгаад анзаарсан юм. Хавийнхын тэр юун дээр ингээд 4-5 соронз байна. За. Тэгээд ингээд юм ярьж байхдаа эсгийг соронзоор ингээд мэдрэмж. Ахаа энэ яад их тэр ингээ энэний хурдаар одоо хөл авдаг ч юм уу. Энэний хурдаар мэдрэмжээ тавьж байгаа. Тэгэхээр бас агуу аваад тэгээд вэж хэлж. Энэ ингээд тэгээ хоёр болохоор яахгүй шүү дээ тий. Ингээд төлөвлөж байна. Нөгөөт нь таталцсан. Тэгэхээр тэр хоёрыг аль алингээр ингээд. Тэрөөсөө тэр одоо бэлтгэл байсан. Тархиас тэр хүний өөрийнх нь одоо тооцоо бэлтгэл сургуул. Бас сайн энэ. Машины баригаа яваад энэ тий. Машины бариад тэгсэн мөртлөө юугаар ингээд соронзоор гэж тэгээ би ийм хүү байсаа гэж. Тэгэхээр бас гайхамшигтай. Тийм ээ. Вайна ургийн барууныг тэр дотор зүүнийг авдаг л тий. Хийсний улсын аварга ургаач. Тий. Тэгэхээр бас уран гайхамшигтай үг шүү тий. Тий. Тэгээ би одоо жишээ нь би бол нэлээ барилга болсон ханал харж ирсэн л да. Яг тэгээ барилдааны бидний гэж үзээгүй л дээ. Сумьяна чингээ одоо өргөний нээлтийн сайн барилдааныг л мэдхээс одоо мэдэхгүй юм л дөрөв шээ. Тулгаа ачаа бүр сүүлд хүртэл одоо тэр аймгийн золтгууд аймагт заадын барилдаа уралдаа ч зүгээр гайгүй гэсэн юм бол цавал тавьдаг гэсэн шүү. Тэгэхээр одоо би сумьяна чинтэй барилж ирсэн. За. Зааланд. Бас л 3-5-4-5 оноолт орчлоо таарад. Тэгээ тухайч виж одоо их залуу сумьяна чинтэй. Хэцүү санагдчихсэн шүү. Хамаагүй юм ээж болмааргүй. тулгаа нэр сумьяна чи яг ирж барилдаг юм л. Бас барлах бадамтай. бас жоохон би хааны жоохон юу тэгээ ас ажил хийдэг гээд. Тий. Тэгээ сумьяныг хөл аваад яг айжууд унчихгүй. Тэгээ үржирээд яасан тулгаах одоо уурлах загнах юм бахтаа гэсэн чинь буруул тавьж байна да гэж яваад өгсөн. Авч байгаа. Авахтаа тавихтаа буруул тавьж байна да гэдэг. Тэгээд нэг түүх байж байгаа. Одоо говийн наадам болоод машинтай наадам болдог байхгүй.
97 маха. Шинэ одоо 69. Тий. Тэгэд одоо Тулгаа за Балжины Мавраг манай Гамбат одоо заансалтай хөлөө ач. Тэгээд барилцгаалаа бид. Тэгээ 8 үлдээл Тулгаах энэ бол мөнгө чиргэлийг аваад сумын өвд төвлөө. Тэгэл ингээл ээжсэн чинь ингээ нүдний өдөрт Тулгаах мөнгө чиргэлийг аваад татчихин. Эргээл алтал миний хөлийг сумын аваад. Ах туу ярээр стори. Тэгэл Тэсээ 2 хүн байдаг. Тэсээ 2 хүн байдаг. Тэгээд холгоо манай туслан байсан аавын дэрсэн нэг нутгийн ах халамц ирэл. Үлзийн 2 хөлний хулгаач. Үнэн хүчийг үдсэнгөө хүний хөл хулгайлж давлаа гэжсэн. Тэр чи яалч байхгүй. Тэгээд тэр нааданд манай тайлгаас харцах Чулуунбаатар маань төрүүлж. Тий. Балжины Мавраг төлөвлөж санагч. Тийм сайхан наадам болоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Corporation энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Сар хайрханд ч юм бол та дөрвсөн лөө. Тий, сар хайрхан 95 оны Дэмдэр зам. Дэмдэр зам 4. Тулгаа зам эсвэл Тулгаа зам 4 том. Бат зөрөг битэр 4 үл. Нөгөө завхны дан шиг үү. Анхны дан шиг. Анхны дан шиг. Тэгээд Тулгаа тэгж байна. Даа чи энэ хоёрыг хинтээр барьдаг гэсэн. Хинтээр хамаагүй хаа гэд. За гэд очиж нам авч. За сайхан үзнэ гэхэл. Тэгээд үзсэн. Тэ унсандаа ер нь бол ойлгоцоор унсан ч гэсэн давсан ялгаа байхгүй тий. Тэгээд хоёр хүн хооронд үзийгээл. Тийм сайхан шудраг барилдаа та. Мундаг. Тэ одоо тэгэл түн юуны хоёрт завхан суманд түн тэмээний хоёрт. Тэгэл очоод одоо олжаавар хийд байх та яал. Түрүүлэл тэмээг авдаг. Банд тийм амжилттай. Цагаан авах жил авсан. Цагаан томатн тийм ээ. Сар хайрхан дан шиг хэдэн он лээ? Сар 95. 95 оны нөгөө өндөр гээ. Сар хайрхан. Анхны одоо том дан шиг. Эхлээ сар хайрхан болоод түгээр нутагтаа амраад өвжсэн чинь 9 жилийн дан шиг болж байгаа юм. Цол өвдөө гэж нэгээл. Тэгэл энэ болсон шүү дээ тийм ээ. Тий, 500 өрөхөл. Дэлгэрийн ажигч хэдэн он? Дэлгэр 97. 97. Тий. Заваа дамдангийн дэлгэр зэрэгсэн. Уг нь тэр юуны югаараа цол өгснөөрөө өгчихсэн байх бол. Чулуунбаатар одоо чинь халуун ёсоор цолын өгөөд үнэлэх өгөө тий. Одоо соёлын яамнаас гардуулаад. Ерөнхийлөгч чинь тэр чинь сайд байх та тий. Соёлын сайд байсан. Соёлын сайд байх та. Зүгээр зарлаад ингээд сайхан олон сайхан хүмүүс цол болсон да одоо. Хоёуг нь чинь зан. Дорцсон 8 давж. Тий. Үзүүлээд Эрдэнтийн Бат Од Алтан Чулуунбаатар, Борын Алтан хоёр тийм. Борын Алтан гэж 6 Ортосынгийн Сүхбаатар. Сүхбаатар тий. Мундаг Баатар Чарцаг 6 давсан гэдэг. 6 давсан. Баянзадаар дорцсон бо хэд лөө тий. Тийм 40 зооныг ээжсэн. Манай Баатар чагч мундаг эвгүй барилтанд орж. Их бас их чөлөөтэй хүмүүртлээ биеийн их тийм одоо уян хат. Одоо Жавзан ямиг чи бас л одоо загссан залуу шүү дээ. 90 оны нөт сар юуны дашгар нууц товчоод хоёрын навд манивч яваад өгч шүү дээ. Ганц. Тэгээд одоо энэ хэр өсвөрөөсөө их сайн байсан тий. Өсвөрөөс Жавзан чинь 15 6 тэгээд залуучууд. Одоо мөнгөчрөл начин бид чинь бүх болох гэж 88 онд ирж явах чинь Жавзан ямиг чи усан хичээгийн тамирч уул хизээний том бүх болсон. Жудагийн. Тэ жудагийн одоо энэ Урлбаатар Гамболзаа Батэрдэн Малжавар гэдэгтэй чинь нэг жингийн хүн болчихсон сайхан бэлтгэлээд. Явжсэн сайхан. Та начин болоод энэ барилдаагүй юу? Тэ начин болоод яхаа тэгээд барилдаагүй. Дээрээс нь тэгээд одоо нүд нь бас жоохон юу болоод яваар осолт орсон. Тэгээд ерөнхийдөө моринд дурлаад мор уяад таньшигт одоо их нас айрагдулж ирсэн шүү дээ. Зөө. Таньшигт тий. Өрмөц нэртэй бөхчүүд шүү. Жавзын жимийн
Дангаа сүрэнгээд нөгөө үеийн очингууд те. Завсан жамын битэр бүр нэг хотонд байлаа. За. Тэгээ одоо яг тэр сумын артлад яг тэр хотонд нэг 5-6 айл. За. Одоо аймгийн зодуу гэдэг сайхан өгшөн байсан. Тэр хүний хөвгтүүд энэ одоо 2 метр өнгөрөв. Тийм одоо тэр ээж нь тэр дудвахын загварч уянжаар гээд бас их өндөр. Одоо яг л энэ хоёр авраг ээж байж тийм ясрахгүй тийм хүн байсан. Завсан жамын ээж нь бас өргөнд арга байхгүй бүх хүн төрхөөс аргагүй тийм сайхан уурлагч байлаа. Яг бид нар одоо Завзаа өвтөр чинь яг 8 юу ах манай сумын чинь 10 жилтэй. Доошоо нэг баригадын төв 8 жилтэй Завсан жамыг. Дээшээ бас манайх 8 жилтэй байсан. Тэгээд 8 төгсөөд ирээд сумын төвд 10 жилд ордог. Тэр айлын баг залуу ээж нь дагж ирээл. Тэс ус том сум байж байгаа. 3 1 10 жил 2 8 жил гэдэг хүсээ. Дээд доод гэж яриад идэв юм лээ. Тэгээ одоо чи манайх дундаа 10 жилтэй дээд доотлын 2 удаа баг сургууль хэвээрээ баг. Тэгэхээр чи бас том баг 10,000 хүн амтаа. Бараг амар шиг. Жилээ ажихуу гэж улсад одоо 20 мянган тонн өвсөлтгдөг ажихуу байлаа. Би одоо тэр ажихуу одоо хүчинд баг бүх болсон. 10 төгсөөд илгээл таваа тракторын жолооч болж. Харин тракторын жолооч байсан. Тэгээд одоо тэр 81 он төрүүлчихэд би чи баг 4-5 дахь ангиас эхлээд нуруу өрдөг. Одоо ингээд хэрээс буулгах шүү дээ. Тэрийг сайхан өрж ихтэл тэгэл гүрүүш одоо ачиж буулгах хийгээл. Тэргээл одоо жил болгон сайжирсаар байгаа. Тэгээд зун тийм ондог ажил хийж өвөл нь хорголжин тэжээлийн үйлдвэртэй. Одоо хорголжин тэжээл чинь хил нь бас 50 болчихсон. Тийм. Тэгээд эхэндээ тэргээ чинь нэг 2-аар явж сүүлд 3-4-аар одоо явдаг. Одоогор нь шахмал шүү дээ. Шахмал хийвэг шиг л. Тэр нөгөө дэвтэж өгдөг юм. Тэр сайхан одоо ажихуун ажил хөдөлмөрч хүмүүсийн төлөвийн угаараа бас бүхэд бол миний амжилтанд их нөлөөсөн. Тийм сайхан. Манай аав одоо насаараа тэр ажихууд жолооч хийгээл. Тэгж юу ажиллаа. Тэгээд байж хат 3 оны ч юм лөө. 93 он гэж. Баяна авраг намайг бараг ирж урж удаа байжсэн. Тэрнээс ч 2 удаа 5 даваад. Тэгээ 93 онд ч юм уу 94 онд 5 даваад. Мөгчрөл ахаар 5 даваад. Мөгчрөл ах чинь 94 онд ч манай сумын 70 жилээ болт. Тэгээд мөгчрөл бидний анх бараг 5 начин улсын начин Баатар жоох. Тэвэнаш тий би одоо мөнгөчрөл Завсан жамын гэдэг ингээд тав. Гэр бариад ингээд юунд орчихсон. Тэгээ тооцоо хийсэн чи манай хүн дэгж байна. Би энэ жилийн 3 хүнээс л амаах юм шиг. Тэгээ тэрэн бонц сүхбат та 3 юм уу? Энэ намжилд орж сүхбат тэрэн бонц 3 ч ингээд. Тэгэл та яах юм яах утгийн оолж байгаа юм чинь апол дээр байвал аваад үтсэнтэй шамтаа. Яг тэгжсэн чинь ам авдаг 3 хот тэр юм уу бид 3-аас ам авчих. Тэгэл авсан. Тэгээд барилдсан битэр. Тэгээд барилдаа 700 эдэн мөхөрлөлт. Тий 760 768 тий. Ран дотох айлдуулдаг. Заам болдог. Онгодол ингээл өгсөн чинь наваа давхар атсан. Тэгээ миний нүдний өдөрт миний хөл харагдаж байгаа байхгүй. Давхар ачаад яг үнж. Тэгээд би 3 юм чинь тэгэл сунаал маань хүн барьцаа алдаа тэгээд доош харж байна. Их тошин барилдаантай шүү. Догшин. Цочож болох. Хамаагүй оч дагвар энэ ч. Цочонд аваад чичдэг. Аюултай. Догшин шүү дээ. Хийцтэй давуулж гуйд. Тий. Сүүлд бас нэг 4 даваа 5 дараа хинтээ үлээ нэг өнгөрд наснтай билүү. Өнгөрд арсанд нэг болов. 80 жилээс 4 авчихсан билүү. 2 3 4 авсан шүү. Тий. Батэрд нь авраг бас авлуу яалуу. Тий. Тэр нь бол мундаг нэч шүү байна мөн гагч. Мундаг. Тий. Сайхан. Шороотын зэрэг бас их гоё гараа дэвэхтэй. Нумалцсан гэдэг. Хөөд. Шороотын дэв гэж нэрлэдэг байсан шүү дээ. Өсгөө аврагаар 5 давдаг чинь 97 он. 98 он. 98 лөө. Тий. 98 онд өсгөө авраг амлаад. Тий. Хаяах намайг хонгодоо ухсгихтэн би нэг зайлж усгаад. Тий даваад. Дараа жил 99 онд дахиж аваад тавьсан бахаа. Бас 6 жилийн зооны хоёрыг нийт нийцсэн юм биш үү тийм ээ?
Тий. Улсын нав. Зам гандогдох гартай зам болсон. Гандутгаар дээр зам болсон. Үсгээ ургыг тэр зам болчоод авч явуулсан шүү те. Дараагийн даваа төхөлдөг тий. Долоогийн даваа Ирнэ яг номлосноороо цолоочоод дараа жил нь бас цолоо баталсан маягтай. 2002 онд чинь одоо оноолтоор таарчлаа шүү дээ. Одоо жилийнхэн 2 заа чинь манай дөрцөн буу өвтөрч. Оноолтоор таарч. Тэрнийг жил 2 жилээр оноолтоор Тэгсэн. намайг хонгод зөрүүлж цахимд ороод тэгж бас даваад. Дөрцөн боох 5 дээр баяр жавхлан хыг авч хаяад 6 дээр танд унжсэн. Тийм ба. Би чинь тэгээд гарагч 2 хөрөлдөж илүү тий. Би гавьыг харцгийг начин тултай баг. Тий аваад. Тэгээд таваад. Тий. Тэгээд 6-аад Яг л тэр нөгөө начингуудыг л 7 дээр зөвхөн Бомберах гавьыг харцгийг аваад дөрцөн боох баяр жавхлан гардыг аваад тий. Бидний заан болдог чи бас ундаг ам штэ. Тий. Заан болдог жил ана Ганбаатарсан чинь болд ах явчихдээ. 5 дээр тий. За тий би болохоор Сэрэнгийн ган зүрэг ах явчихсан. Журмдын ган зүрэг. Шүлээти. Тий. Дор самбуу манай шарвал дурж байгаа. Тэгс арслан авч. Төвэмгийн. Өшөө хэм билээ. Ингээд яг нэг начин болно гэсэн эдэр гарцаагүй таавард орцсон нэг 3 4 хүн бас бидний одоо юунд хийж унсаж өгөх юм. Нөгөө Адиас хүмүүс хөсгөлийн адиас нэг чинь хинтэн мод адиас. Адиас чинь авч бас яатсан юм аа. Тий. Тэгээд яасан тэгээд ганц ирээл нөө амар юм блэ амар жаргал өндөр наач. Хүүгээд яаж байгаа хэнийг авлагдаа. Ганц зураг арсан авчлаа. Яаж байгаа юм бэ гэдэг. Яасан бэ та гэсэн. Гэхдээ чамаг авлаж утсангүй байна. Мэдсэн бол бас нэг хэлээд яах байсан юм аа гэдэг. Тэр нь бол одоо яг л сүүлийн одоо сум биш үү? тавж байгаа хүмүүс шүү дээ, тийм ээ. Яа тэгээд миний ч гэсэн одоо баг за бас тийм ээ. Зам бол 33 та одоо тийм ээ. Цолоо агуулах одоо сүйдээ тэгээд түүхт ой байдаг. Ам авчаадаг тий. Тийм одоо юу? Одоо үнэхээр цолтонгууд бол сайхан арслангууд тий. Та нар үдчих гэсэн одоо бас сул авчих хүмүүс өндөө л шүү дээ. Энийгэн тулг монг гэдэг одоо манай тий. Болгоны Отхон Баатар байд. Зөндөө цолгоо атж байгаа шүү дээ. Тий. Нэргүү байна. Тэр 2007 онд үстэй 8 хүн 7 начин дөрсөн ганцхан нэргүү онд дөрсөн боогоор давчлаа тий. Давснууд нь бүгд цолоо. Тэгээ одоо бас сайн барилдсан. Тэгээ би золгоонд хүрэх ёстой шүү гэж хэлээ. Яг золгохын наахантаа хөргий. Тэгээд улсуур үхэх. Золгоонд очил бас очуулахгүй шүү дээ. Очуулахгүй шүү дээ. Тэр хооронд чи бүх юм дуусгачих шүү. Бүх юм дуусах. Тэгээд тэр жилийн үзүүр үхэх юм чинь бүр хэцүү. Жилийн үзүүр үхэх тэр чинь идрүү ширүүн байгаа тий. Манай нэргүүл чинь сайн байсан шүү. Ядуугай шуудганд их сайн. 10 сарын барилдааны аваад тий. 5-ны барилдаан болцсон. 4 Унгурт нөгөө сайн болсон тий. Европ болсон юм. Европын үндэсний үхээ. 11 Баянгол дүүргийн 60 жил. 17 Мобисын мэд төвөрийн дэд сургуулийн 70 жилийн 64 бүхэн барилдаан гэдэг нь Мобис дээр болох барилдаа юм байна. Харин яг холбооны пэйж дээр нөгөө 18-нд бол сумын зануудын 120-ны тулаагийн барилдаан байна. Тий. 20 сугуулгын үйл ажиллагаа юм. Барилдааны сугуулаа. 21, 22, 23, 24-нд бол Алтан сум явах. Хинтээ аймагт Өндрхан өсвөр залуучуудын улсын аврагын дэвсэ. Тий. Умазан ч хинтэд болохт нь түрүүж өсөн бүх шүү тийм ээ. Хинтэд 2009 онд багийн өнгөөр шөрүүлж манай аврагын сургууль тэг хөдрүүлэг маань мөнгө медаль Азаа 2-ыг авчих. Азаа хөргөн медаль авч багаараа дөрүүлж авраг дээд сургууль 2 дугаар байна. Шонгор дээд сургууль 3-д орж. Манай алдартан бүхэн бол анх удаа төрүүлж байсан тэгаараа сайхан хинтич Сүхбаатар ч одоо их сайхан хэлтэй шүү дээ. Би чинь Сүхбаатарт бас 92 онд ойгоор заан цул авч. Аймгийн зам. Тэгээд дараа жил нь одоо болсон юм. Аймгийн зам. Манай тий одоо Мөнхөд авраг бас аймгийн зам болж. Манай Баасан хөө маань бас аймгийн зам болж ингэж сайхан. Тий Батгааралтай үлдчихсэн. Батгааралтай үлдчих ингэж бас. За тэгээд нэвтрүүлэг сая хуваараа танилцуулаад ер нь энэ 10 сард болох бас барилдаануудын талаар мэдээллийг хүргэлээ. За энэ өдөр
бүхэн өрөө нэвтрүүлгийн 2 дугаар улирлын 3 дахь дугаарт бас урилга хүлээж авч оролцож энэ сайхан барилдааны талаар ярьж олон сайхан түүхс гэж ярилцсан Бомбаяр занда өндөр амжилт өгсөн ёрё. Баярлалаа танд. За баярлалаа. Одоо телевизэн суугаа Монголын бүх сонирхогч ард түмэндээ нийт ард түмэндээ одоо сайн сайхныг хүсье. Тэ одоо яг өөхөө шөө их симтэн сайн үзээрэй тэ. Олон сайхан одоо уран барилдаа та олон сайхан олдны вэсүүлсэн сайхан олон хүчтгүүд төрөн гарнаа. Манай Монгол өх бол хэзээ ч тундрахгүй. Өшөө их хөгжин дэвжин гэж итгэлтэй байдаг. Одоо 6 наснаас эхлээл 4-5 наснаас эхлээл барилж байгаа юм чи тэ. Сайхан байна. Өдрөд уулзсан баярлалаа хавганд. За баярлалаа. За мөн одоо цаг зав гаргаж урилга хүлээн авч нэвтрүүлэгт маань ирж сайхан анализ хийж өөрийнхөө бас сайхан мэдрэмжээс хуваалцдаг эрхэм одоо заан өсгөө ирахтаа баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийг бас хамтран хөтлөн явуулсан Наранбаатар ахтай маш их баярлалаа. Тэгээд 10 сарын барилдаанууд нь бүгдэнд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ бүхэн өрөө нэвтрүүлгийн 2 дахь улирлын 3 дахь дугаарыг NTV телевиз студиэс хүргэлээ. Ингээ хамт байсан үзэгчтэй баярлалаа. Эх 7 хоногт хэрэн уулзъя.